Өчигдөр их хурлын чуулганы танхимд даваасрын гишүүн намайг үндэслэгүй одоо гүтгэж дайрж одоо ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Одоо энэ амар төвшин энэ 30 хэдэн тэрбумыг авчиад гүлийчөөд энэ юуг төлнөгээ сууж байгаа байхгүй юу? Ичгчгүй. Төрийн баталгаа гаргаж төлнө гэж чи их хурлаас татгалзаад шалгуулна гэсэн яасан? Шалгуулаараа чи. Тэгэхгүй зүгээр одоо ингээ хараа тэгээд чи зүгээр их хурлд суух эрх байхгүй юу? Тэгэхэд чи надад юм байвал гаргаад ирэлдэ чаддгийм бол тэгээ би одоо энэ асуудлыг их хурлаар хилцэхэд энэ мэтийн 10 гаруй нөхдүүд энэ тогтоолын төсөлтөөр оролцохгүй байх ёстой шүү. Ашиг сонирхлын зөрчилтөө. Гэхдээ энэ би буруу юм яриад байгаа амар төвшөө. Гэхдээ чи авсан ч худлаа юм уу? Юу яана. Одоо ингэж хэлж шít. Одоо тэрийг баяр цогтой гэж хэлэх юм байгаа байхгүй юу? Надтай холбож яриад байгаа 33 тэрбумын зээл бол надад ямар ч хамаагүй. Би ер нь альва хөгжлийн банкын зээлдэгчтэй хизээж ямар ч холбоогүй байгаагүй. Энийг би бол хариуцлагатай мэдгэж байна. Хоёрдугаарт энэ компани авсан зээлээ бүрэн төлөө дуусцаа ингээд энэ өнгөрсөн 100 компани удирдлага нь мэдээлэл хийсэн. Зээл нь төлөгдсөн. За гуравдугаарт би өөрийн хүсэлтээр шалгуулъя гэж 4 сард мэдээлэл хийсэн. Энийхээ дагуу би шалгуулж байгаа. Тийм болохоор удахгүй энэ хөгжлийн банктай холбоотой надтай холбож яриад байгаа асуудлын үнэн зөв нь бол маш тодорхой болно. Ер нь бол даваас өрн гишүүн таныг бол одоо Ахмад үеийн төлөөлөл олон сонгогдсон гишүүний хувьд бол залуу гишүүд өөрөөс чинь бол үлгэр дуурайл хайдаг шүү. Энэ танхимд. Тийм болохоор нэг ганцаарчилсан бусад гишүүд рүүгээ дайрсан доромжилсан тийм улс төр бол ер нь цаг үеийн өнгөрөөсөн шүү. Энийг бол залуу гишүүний хувьд бол танд бол баталгаатай хэлмээр байна. Гэхдээ эцэст нь болохоор би даваас өрн гишүүнд бас баярлаа гэж хэлмээр байна л да. Намайг одоо чуулганы хуралдааны үеэр ингээд миний нэрийг онцолж яриад миний PR-ыг маш сайн хийж өгч байгаад бол би маш их баяртай байгаа. Ер нь намайг сошиалаар ингэж дайрдаг, доромжилдаг нөхдүүдийг би бол өөрөө бас лайк дараад шеэр хийдэг. Энэ бол миний PR-ыг маш сайн хийдэг. Би энэ бол талархаж явах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор даваас өрн гишүүн танд амжилт хүсье. Баярлалаа.